1999 оны 11-р сарын 13-ны өдөр. Өдөөс хойш 14 цаг 30 минутын орчимд Японы Нагоя хотод амьдардаг 32 настай Намико Такабагийн цогцыг түрээсийн байрныхын эзэд болох нэгэн хосууд байрнаасаа олжээ. Намико коридорт хөлн харин их биеийн зочны өрөөнд орсон байдалтай хэвтэж байв. Түүний хоолой маш гүн зүсэгдсэн байсан бөгөөд зарим их сурвалжид бараг толгойн тасрах шахсан байсан гэж дурдсан байдаг. Эргэн тойронд нь их хэмжээний цус тогтож, коридороор дамжин урссан мөр харагдаж байлаа. Мөн үүдний орчинд цусны дуслууд байсан байна. Айж сочирдсан байрны эзэн эхнэрийн хамт тариу 119 лөө дуудлага хийжээ. Түргэн тусламжийнхан ирээд Намиког газар дээр нас барсныг тогтоож, нөхөр нь болох Сатору Такабад эхнэр нь өөд буусан талаар мэдгдсэн байна. Өнөөдөр бид Японы мөрдөгчдийг 20 гаруй жилийн турш мухардалд оруулж, эцэст нь хинч тааварлаагүй байдлаар алуурчныг илрүүлсэн тус хэргийг өгүүлнэ. Хэрэг гарсан өдөр цагдаа нар хэргийн газарт ирээд шалгалт хийж эхлэхэд бүрч цочирдум зүйл олдов. Намикогийн баг хүү Кохэ галтгоонд зүгээр сууж байлаа. Тэр бие махбодын хувьд ямар ч гэмтэл аваагүй байсан ч ээжд нь юу тохиолдсныг сонссон байх магадлал өндөр байв. Удалгүй нөхөр Сатору ирэв. Түүнд эхнэр нь эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан гэж хэлсэн байсан ч гэрт нь яг ямар аимшигтай зүйл болсон талаар хэн ч тайлбарлаагүй байж. Түүнийг цагдаа нар ажиллаж байх хугацаанд хаалганы гадаа хүлээлгэсэн бөгөөд дараа нь түргэн тусламжийнхан дуудаж эхнэр тань алагдсан байж болзошгүй гэж хэлсэн байна. Харин энэ хэрэг огт ойлгомжгүй байлаа. Сатору Такабагийн гэр бүл бусдаас ялгарах онц зүйлгүй. Тэд жирийн нэгэн орон сууцнд амьдардаг байсан. 43 настай Сатору үл хөдлөх хөрөнгийн агент байсан бол амиа алдсан эхнэр 32 настай Намикод гэр бүлээс гадуурх амьдрал гэж байсангүй. Хүүн болох Кохэ тухайн үед ердөө 2 настай байж тэднийг мэддэг хүмүүсийг хэлснээр бол жирийн аз жаргалтай гэр бүл байсан аж. Хөршүүд нь тэднийг ээлдэг, асуудал тарьдаггүй хүмүүс байсан гэж дурссан байдаг. Тэгвэл ийм зүйл болоход юу хүргэсэн юм бол? Аллах болсон өдөр буюу 1999 оны 11-р сарын 13-ны өглөө. Хүү Кохэ өмнөх өдрөөс эхлэн халуурж өдөж байсан тул Намико түүнийг эмнэлэгт үзүүлэхээр төлөвлөжээ. Өглөөний 11 цагийн үед нөхрөө ажил дээр нь буулгасны дараа хүүгээ эмнэлэгт үзүүлээд 11 цаг 50 минут орчимд гэртээ буцаж ирсэн байна. Тэр үед хөршүүд байрнаас нь телевизийн дуу гарч байхыг сонсон байдаг. Харин үдээс хойш 1 цагийн орчимд нэг оршин суугч хэрүүл маргаан болж байгаа мэт чимээ. Бас тавилах чирч байгаа мэт чанга дуу сонссон байна. Үүний дараа шатаар хүн хурдан гүйж чимээ гарсан байдаг. Тухайн үедээ хинч үнд ач холбогдол өгөөгүй байна. Уг барилгад амьдарч байсан өөр 2 хүн ч том шүүгээ чирч байгаа мэт чанга дуу сонссон байдаг. Бас дараа нь мөн адил шатаар хүн гүйж буусан чимээ сонссоо. Үдийн 12-оос 2 цагийн хооронд Намикогийн нэг найз гэрийнх нь уцслоо хэд хэдэн удаа залгасан ч хинч авсангүй. Харин 14 цаг 30 минутанд байрны эзэн эхнэрийнхээ хамт тэднийд иржээ. Тэд өөрсдийн тарьсан ногооноос хуваалцахаар авчирсан байв. Эзнийх нь эхнэр урьдчилан уцсан боловч хинч уцсан аваагүй тул шууд очихоор шийдсэн байна. Тэд хонх дарж хаалга тогссон ч хариу өгсөнгүй. Орон сууц юр бусын нам хүм байж. Эхнэр нь хаалгыг татаж үзэхэд түгжээтэй биш байсан байна. Тэд дотогшоо шагаахтаа л Намиког шалан дээр нас барсан байдалтай олсон байна. Цагдаа болон түргэн тусламжийнхан хэргийн газрыг шалгаж үзэхэд дараах зүйлс тогтогдчихэ. Намико доош харан хэвтэж хүзүүндээ хурц зэртэй зэвсгэр учруулсан олон шархтай байсан. Мөн гар дээр нь хамгаалах гэж оролцсон үед үүсдэг хамгаалтын шархнууд байсан нь тэр довтлогчтой тэмцсэн болохыг харуулж байлаа. Үхлийн шалтгаан нь хит их цус алдсан явдал байсан гэж тогтоосон. Тэр өдөр хийсэн хөдөлгөөнүүд болон гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн мөрдөгчд Намиког 12-оос 1 цагийн хооронд амиа алдсан гэж үзсэн. Хамгийн магадлалтай цаг нь 12 цаг 30 минут орчимд байж. Бас сонирхолтой нь дээрэн болсон ямар ч шинж байгаагүй, юу ч алах болсонгүй. Орон сууцыг нэгжиж сүйтгэсэн уулмарч байсангүй. Телевизээр асаалттай байсан бөгөөд Намикогийн дуртай олон ангит кино гарч байж. Телевизийн өмнөх ширээн дээр халуусан дэвтээсэн бэлэн гомн байв. Мөн 2 настай Кохегийн өглөөний цанаас үлдсэн миса шүлний аяг байсан гэж. Үүдэнд нь тоос сорогч байснаас өцгөд Намико гэрээ цэвэрлж байхад нь алуурчин ирсэн бололтой. Цусны мөр үүднээс эхлэн коридороор дамжин угаалгын өрөө хүртэл үргэлжилсэн байж
Угаалтур дотор мөн цус байсан тул мөрдөгчд алуурчин гараа угааж угаад явсан гэж үзсэн байна. Гэвч эндээс хэрэг улам сонирхолтой болж эхэлдэг. Хэргийн газраас Намикогийн хвиш өөр хүний цус болон гутлын мөр олджээ. Эдгээр мөрүүд хаалганы ойролцоо болон цогцны дэргэд байсан байна. Шинжилгээгээр уг цус Б бүлгийн цус болох нь тогтоогдов. Мөрдөгчдийн үзснээр энэ нь Намиког эсэргүүцэх үед алуурчны гэмтээж түүнээс гарсан цус байсан байх магадлалтай. ДНХ-гийн шинжилгээнээс харахад алуурчин тухайн үедээ 40-50 орчим насны эмэгтэй хүн байсан байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Гутлын мөрийг шинжилэхэд Солонгост үйлдвэрлэсэн өсгийтэй эмэгтэй хүний 8 арьс марийн гутал байсан. Гэхдээ үүгээр дуссангүй. Алуурчин гараа угаасан ч цусны дуслууд орон сууцнаас гарч коридор, шат, зогсоол хүртэл үргэлжилсэн байна. Цагдаа нар мөрийг дагаж явсаар ойролцоогоор 500 метрийн зайд байрлах Ино парк гэх газар хүртэл хүрчээ. Энэ нэмэгтэй цус алдан явсан байж энэ хавцаанаас 2 ч эмэгтэй сэжигтнийг харсан гэж мэдүүлсэн байдаг. Нэг нь ягаан өнгийн гадуур хуцтай эмэгтэйг харсан гэсэн бол нөгөө нь хар хуцтай эмэгтэйг замын хажууд гараа барин зогсож байсан гэж. Тэр эмэгтэй гар нь гимтсэн мэт харагдаж байсан бөгөөд замаар өнгөрөх машиныг зогсоох гэж байгаа юм шиг байсан гэдэг. Хувцсны тайлбар өөр байсан ч хоёр гэрчин хэлсэн царай төрөх хоорондоо их төстэй байж. Парк дотор мөн цусны улмөр олдсон байна. Энэ нь хэн нэгэн гараа дахин угаахыг оролдсон байж магадгүйг харуулв. Үүнээс хойш мөр хойд зүг рүү орон сууцны хороолол руу чиглэсэн байна. Өдрийн цагаар цустай хувцастай эсвэл цусаар бохирлогдсон хүн гудамжаар явж байсан гэж бодоход хинч анзаараагүй нь үнэхээр хачирхалтай байлаа. Харин орон сууцнаас мөрдөгчд хамгийн нууцлаг нотлох баримтыг олов. Хаалганы бариулан дээр йогурттай төстэй пребиотик ундааны үлдэгдэл байсан байна. Гэтэл Такабагийн гэр бүл ийм ундаа хэрэглэдэггүй байж, үүнээс гадна галт тогооны ширээн дээр хүү кокайгийн өмнө талыг нь уусан нэг шил ийм ундаа байсан гэж. Энэ нь гаднаас хэн нэгэн авчирсан нь тодорхой байлаа. Цагдаа нар шилэн дээрх сэрийн дугаарыг мөрдөж үзэхэд уг бүтээгдэхүүн хэрэг гарсан газраас 35 км орчим зайтай Нишимикава бүсэд худалдаалагдсан болохыг тогтов. Ингээд мөрдөгчд нэгэн сонирхолтой онол дэвшүүлсэн юм. Алуурчин хаалга тогшиж ундаа зардаг худалдааны төлөөлөгчийн дүр эсгэн гертэн нэвтэрсэн байж магадгүй. Тэгвэл Намика яагаад хаалга тайван онгойлгосон мөн аюулыг урьдчилан анзаараагүй нь тайлбарлагдах боломжтой байв. Ингээд мөрдөгчдийн гарт алуурчны ДНХ, Б бүлгийн цус, гутлын мөр хоёр гэрчийн мэдүүлэг, тодорхой бүсээс ирсэн ундааны шил, нарийн цаг хугацааны дараалал, ийм их нотлох баримт байхад хэрэг хурдан шийдэгдэнэ гэж хүмүүс бодож байлаа. Гэвч мөрдийн шалгалтын эхний өдрүүдэд хэд хэдэн ноцтой саад тулгарчээ. Аллах болсон орой цагдаа нар үнэрш нохон ажиллагаагаар төр зогсоосон байна. Албан ёсны тайлбар нь хэвлэл мэдээллийн байгууллагууд хэргийн газарт хит олноороо цугларч, талигаачин ар гэрийнхэн холхиж хэргийн орчмыг боснуулсан явдал. Нэмжлэхэд тэр шөнө хүчтэй бороо орсон байна. Бороо Ино парк дахь цусны улмар болон алуурчны гутлын мөрүүдийг бараг бүрэн арилгажээ. Ингэснээр мөрдөн шалгалтын хамгийн чухал уул мөрийн нэг хэсэг алдагдсан байна. Цагдаа нар ч асар том ажиллагаа явуулсан. Олон жилийн турш нийтдээ 100 мянган орчим мөрдөгч цагдаад ажиллагдаж 5,000 гарын хүнийг байцаасан байдаг. Гэсэн ч тодорхой сэжигтэн олдсонгүй, хэрэг улам бүр нууцлаг болсоор байлаа. Олон ч таамаг гарсан, хэрэгтэн буруу хүнийг оньсон алуурчин байсан байж болох. Хамгийн алдартай онолуудын нэг нь Намика үнэндээ жинхэнэ бай биш байсан гэсэн таамаг байлаа. Аллах болох үед Намикогийн хөрш айл өөр овогтой байсан ч тэдний овог Япон ханзаар өчгөд Такабагийн овогтой ижил ханз ашигладаг байж. Япон хэл сайн мэдэхгүй хүн эсвэл ханз уншихтаа муу хүн нэрийн пайзыг андуурах боломжтой байсан байдаг. Хэрэв алуурчин өөр хүнийг хайж байсан бол буруу хаалга тогшоод Намиког хөнөөсөн байж болох юм. Гэхдээ үнийг батлах ямар ч нотлогоо олдоогүй байна. Бас дээрмийн сэтэл байхгүй байсан тул мөрдөгчд хувийн үш хонзонгийн шалтгааныг судалжээ. Тэд Такабагийн гэр бүлийн бүх танил найз нөхөд хамтран ажиллагсад болон төрөл төрөсдгийг шалгасан байна. Гэсэн ч ямар ч сэжигтэй зүйл илрээгүй. Намико, Сатору хоёрыг таньдаг хүмүүс бүгд тэдний талаар зөвхөн сайн зүйл ярьжээ. Нэг мөрдөгч бүр хэлэхдээ Сатору Намико хоёроос илүү үзэн ядагддаггүй хос гэж бараг байхгүй хэмээн хэлсэн байдаг. Ингээд цагдаа нар өшөө хорслын онолыг ч бараг орхиход хүрсэн байна. Аллагын дараа нөхөр Сатару болон хүү Кохэ хоёр Сатаругийн эцэг эхийн гэрт нүүж иржээ. Энэ бол ойлгомжтой зүйл байсан.
Хүмүүсийн ихэнх нь ийм амьжигтай явдал болсон байранд дахин хизээж очихыг хүсэхгүй. Гэвч Сатору бусдын хийдэггүй нэгэн шийдвэр гаргасан байна. Тэр Намикогийн алгадсан тэр байрыг түрээсэлсэн хിവэр үлдээж. Тэр байраа шууд орхиогүй. Харин Сатору дараа нь нэгэн ярьцлагадаа би тэр байрыг орхихыг хүсээгүй. Намикогийн амьдралын сүүлчийн мөчүүд тэнд өнгөрсөн. Хэрэв би тэр газрыг орхивол түүнийг мартаж байгаа юм шиг санагдсан гэж тайлбарласан байдаг. Мөн тэрээр хэргийн үннийг олохын тулд олон жил тэмцсэн аж цагдаа нартай байнга холбоотой байж шинэ мэдээлэл гаргах бүрд шалгуулж байсан байна. Ингэж он жилүүд өнгөрсөн ч Намико Такабагийн хэрэг шийдэгдсэнгүй. Гэсэн хэдий ч хэрэг хаагдсангүй. Шинжлэх ухаан хөгжих тусам ДНХ-гийн шинэ аргууд гарч ирсэн бөгөөд мөрдөгчд хадгалагдсан нотлох баримтуудаа дахин шинжилсээр байлаа. Сатору эхнэрийнхэн алуурчныг нэг өдөр олно гэсэн итгэлээ эзэж алдаагүй. Тиймээс тэр хэргийн газрыг бараг өөрчлөлгүйгээр хадгалж үлдэхээр шийджээ. Хэргийн газарт үтсэн ямар нэгэн зүйл хизээ нэгэн өдөр алуурчныг барихад туслана гэж тэр итгэж байсан. Энэхүү шийдвэртээ тэр маш их мөнгө зарцуулсан байна. 20 гаруй жилийн хугацаанд тэр уг байрны түрээсэнд нийтдээ ойролцоогоор 20 сая йен буюу тухайн үеийн ханшаар бараг $126,000 төлжээ. Гэсэн ч тэд байраа хадгалсаар байв. Тэр юу ч хөдөлгөөгүй. Намикогийн сэдинүүд байранда хിവэрүүлсэн хананд өлгөөтэй календар 1999 оны 11-р сард зогссон чигээр. Сатору бүр 20 жилийн дараач 7 хоног бүрт 2 удаа уг байранд очдог байсан. Түүний хэлснээр байранд ороход цаг хугацаа зогсчихсан мэт санагддаг гэж. Тэр Намикогийн дурсамжийг арилгахыг хүсээгүй. Мөн хүү Кохойгийн төлөөж тэр бүхнээ хിവэр нь үлдээсэн. Саторугийн нөхцөл байдлыг ойлгосон байрны эзэд хүртэл түүнд түрээсийн үнийг бууруулж өгсөн байна. Энэ хугацаанд Сатору хэвлэл мэдээллээс ихэвчлэн хол байсан. Ховорхон ярилцлага өгөхдөө тэр камерын өмнө уйлдаггүй байж. Мөн зураглаачдаас өөрийг нь болон Кохойг уйлж байх үед нь дүрсчүүлэхгүй байхыг хүсдэг байж. Тэр алуурчинд өөрийн учруулсан хохирлыг хараад сэтгэл ханах боломж өгөхийг хүсээгүй гэж хэлсэн байдаг. Тэр алуурчинд ялсан мэт мэдрэмжийг өгөхийг хүсээгүй юм. Тиймээс олон нийтийн өмнө инээмсэглэж тайван харагдахыг хичээдэг. Сатору зовлонгоо өөр зүйл зориулсан юм. Тэр аллагын хохирогчдын ар гэрийнхнийг дэмждэг Сора но Кай байгууллагын төлөөлөгч нарийн бичгийн дарга болсон байна. Олон жилийн турш тэр тайлагдаагүй хэрэгүүдийн ар гэрийнхэн тусалж тэдний төлөө ажиллажээ. Харин тухайн үед Японд аллагын хэрэгт 15 жилийн хөөн хилэлцэх хугацаа үйлчилдэг байсан. Өөрөөр хэлбэл Намикогийн хэрэг 2014 онд хөөн хилэлцэх хугацаагаар хаагдах эрсдэлтэй болжээ. Хэрв алуурчин тэр хугацаанаас хойш олдсон бол ял шийтгэлээс мултрах байсан. Сатору үүнийг зөвшөөрөхийг хүсээгүй. Тэр хуулийг өөрчлөхийн төлөө ууггүй тэмцсэн байна. Эцэст нь олон хүчин зүйлсийн үр дүнд 2010 онд Японд аллагын хэргийн хөөн хилэлцэх хугацааг бүрэн халжээ. 2020 оны 2 дугаар сарын 5-нд цагдаа нар хэргийг дахин нээж алуурчны мэдээлэл өгсөн хүнд 3 сая йений шагнал амласан байна. Гэсэн ч хэрэг шийдэгдсэнгүй. Харин 2025 оны 10 дугаар сарын 30-нд бүх зүйл өөрчлөгдлөө. Цагдаа нар төмөр замын буудал дээр хэргийн талаарх мэдээллийн хуудас тарааж байх үед нэгэн эмэгтэй өөрөө хурж ирсэн байна. Түүний нэрийг Кумико Ясуко гэдэг байв. Тэр орон нутгийн супермаркет цагийн ажил хийдэг байсан бөгөөд нөхөр Саторутой ахлах сургуультай хамт сурдаг байж. Тэр цагдаа нарт хэлэхдээ би мөрдийн шалгалтанд туслахын тулд ДНХ-гийн дээж өгмөр байна гэж. Шинжилгээний хариу гарахад мөрдөгчд цочирдсон. Хэргийн газраас олдсон цус яг түүнтэй таарч байлаа. Ингэж 26 жилийн дараа Намико Такабагийн алуурчин олджээ. Алуурчин болсон Кумико хэргээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Харин тэр бүсгүйг яагаад алсан бэ? Мөрдийн шалгалтаар бүсгүйг алах болсон сэтэл нь 1999 оны 6 дугаар сард болсон талигаачийн нөхөр Саторугийн ахлах сургуулийн төгсөгчдийн уулзалтаас ихтэй болох нь илэрчээ. Гэмт итгээд Кумико тэр уулзалтанд орсон байна. Тэр дуу цөөтэй бүрэг хүн гэдгээрээ танигдсан нэгэн байж. Гэхдээ сургуульд байхдаа Саторутай нэг спортын клубт хамт байсан, бас түүнд сэтгэлтэй байсан гэж танилуд нь ярьсан байдаг. Тэрхүү ахлах сургуулийн уулзалтын үеэр бүгд амьдралынхаа талаар ярилцсан аж Саторугийн ээлж нь ирэхэд тэр анхны эхнэрээсээ салсан тухайгаа ярьсан байна. Тэр өөрөөсөө 11 насаар дүү бүсгүйтэй гэрлэж байсан, 2 хүүхэдтэй байсан ч гэрлэлт нь бүтлгүүцсэн гэж. Мөн дараа нь талигаажуулсан Намикото гэрлэж, Кохой нэртэй хүүтэй болсон тухайгаа ярьсан байна. Түүнчлэн анхны гэрэлтээс төрсөн том охин нь 10 жилийн өмнө нас орсон тухайгаач дурдсан байдаг.
Гинт итгээд Кумикогийн цагдаад өгсөн мэдүүлгээр бол би Саторуг хүүхдээ ганцаараа өсгөх ямар байдгийг мэдрээсэй гэж хүссэн гэсэн байна. Энэ нь түүний хэлсэн аллагын гол шалтгаан байжээ. Яагаад ийм бодол төрсөн Саторугийн яриаг хэрхэн хүлээж авсан бүрэн тодорхой биш хэвээр үлдсэн байдаг. Хамгийн эмгэнэлтэй нь талигаач алуурчинтай хувийн ус онзон огт байгаагүй. Тэр байтугай алуурчин Намиког өмнө нь хизэж харж байгаагүй аж Намико ердөөл буруу хүнийг хайрласныхаа төлөө амнасаа алдсан байж болзошгүй боллоо. Кумико тэр төгсөлтийн уулзалтын дараа Саторуг дагаж гэрийнх нь хаягийг мэдэж авчээ. Харин хаалга тогшиж ундаа борлуулагчийн дүрсгэн гертэн нэвтэрсэн нь энэ аллага урьдчилан төлөвлөгдсөн байсныг харуулсан. Пробиотик ундаач үүнийг батлах нэг хэсэг болсон байна. Саторугаас Кумиког баривчлагдсны дараа ямар бодолтой байгааг асуухад тэр яагаад ийм зүйл хийснийг би үнэхээр ойлгохгүй байна. Би түүнийг сайхан сэтгэлтэй хүн гэж сандаг байсан гэж хариулжээ. Энэ хэргийн хамгийн гайхалтай тал нь магадгүй хайр байж болох юм. Сатору ихнэрээ гэсэн хайрынхаа хүчээр 26 жилийн турш бууж өгөлгүй тэмцсэн. Тэр байрыг хадгалсан, дурсамжаач хадгалсан. Хуулийг өөрчлөхийн төлөө тэмцсэн, бусад хохирогчдын гэр бүлд тусалсан. Алуурчин олдох хүртэл тэр огт зогсоогүй. Харин талигаач Намико нас барахаас өмнө нөхөртөө би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үе дээр байна гэж хэлсэн байдаг. Тэд шинэ орон сууц худалдаж авах гэрээнд гар үсэг зурчихсан байв. Мөн 2 дахь хүүхдээ төрүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч тэр ирээдүй тэднээс булагдсан. Одоогоор эцсийн шүүхрал болоогүй байгаа бөгөөд Кумиког бүх насаараа хоригдох ял эсвэл цаазын ял хүлээж байна. Намикогийн нас барснаас хойших 26 дахь жилийн ойгоор Сатору хэлэхдээ би энэ хүртэл ирч чадсан болохоор Намико одоо намайг уучлах байх гэж бодож байна хэмээжээ.